Намсран банзрагчийн зохиол Сүүлчийн буун дуу. 25 дугаар хэсэг. Морд цэргийн урт цуваа зэгсэн өндөр даваа өд могоо адил цувран хөвөрч замын аясаар мөрөж тахирлан явж байлаа. Ардын намын журамт цэрэг нийслэл хүрээг чөлөөлсөн тухай их жанжин Сүхбаатарын загтлыг баруун замын тусгай ангийн цэргийн жанжин чойволсонд биеэр хүрэхээр хүрээнээс мордсон элчид Дэлгэр бат аялан байлдаж яваад цэргийн ангийг гүйцэх гэж хэдэн өдрийн турш хөөцөлтөн байж өчигдөр уг ангийг арайхийн гүйцэж Сүхбаатарын загтлыг чойволсонд гардуулсан ажээ. Дэлгэр батыг инхүү ирэхэд Орос улсын улаан цэрэг Духнарсанд барооны үлэмж олон цэргийг бүслэн хааж ширүүн байлдаан хийж байсан бөгөөд барооныхын шөнийн харанхуугаар далимдуулан нэлээд хэсгэн зүгтааж амтсан байжээ. Зүгтсан дайсан ахайгүний хүрээнд шивэлэн хориглож буй учраа баруун зам цэргийн тусгай ангийг дайсны ухрах замыг хааж зүүн жигүүрээс нь дайран орох тухай тушаасан аялан байлдах цэргийн хэргийг хамаарсан командлан захирагчийн тушаалыг хүлээж аваад дэд жанжин чойволсонгийн Монгол цэрэг Шитинкийн отрядын хамт яаран явж байсан учраа чойволсон хариу захааг өгч амжаагүй юм. Ийм учраас Дэлгэр бат давшин явж байгаа цэрэгтэй цуг байлдан тулахаар явж байгаа ажээ. Дэлгэр бат энд ирээд хуучин танил гинтэнтэйгээ бас уулзсан байна. Гинтэн хягтэн дэргэд болсон байлдааны нэг шөнө цагаан цэргээс салж ирээд Дэлгэр батын салаанд хэд хоноод гэв гинтгэн алга болчихсон юм. Тэр тухай хорооны даргаас асуувал өөр газар явсан гэсэн юм. Тэгтэл мань хүн энд таваргаж явжээ. Тэр хоёр даваа өд дөрөө харшуулан явж байлаа. Дэлгэр бат өчигдөр түүнтэй хальтуулзаад өнгөрсөн тул олигтойч ярьж чадаагүй юм. Та тэгээд хаашаа явсан юм? Гинтгэл хэл сурггүй алга болсон гэж Дэлгэр батаас асуувал гинтэн давааны орой ширтэж явснаа. Дахиад л цагаан цэргийн дунд орох хэрэг гараад нааш ирсэн. Духан нарсны тулалдаан эхлэхээс хэдхэн хоногийн өмнө тэндээс мултарч гарсан да. Гэв. Та ч зоригтой хүн юм а. Дайсны дунд дахиад ороход ир сэжиг авсангүй юу? Зоригтой ч юу байх вэ? Хягтын дэргэд миний байсан зуут бараг сөнөж зарим нь тарж бутарсан болохоор тэдний нэг болоод буцаад очиход юунд цэж хэлэв. Чамд ярьж байсан шүү дээ. Өнөө хурдан хар морьтой зуутын дарга Батуян маань бас л надад цэрэг даргалчихсан явж байсан. Тийм үү. Олон удаагийн тулдаанд суманд оногдолгүй гарч амждаг сүрхийр байх нь. Төөн шиг зоригтой хэрцгий хүнч ховордоо. Хичнээн хартай, муу санаатай, сонор соргог гэд санана. Түүнийг барих санаатай оролдоод балрах төгсөн юм. Тэр үдэш учиргүй их арх уусан болохоор лав ухаангүй хэвтэж байгаа гэж санахгүй юу? Тэгсэн чинь огт арх уугаагүй юм шиг эвэрүүл сэрүүн байсныг нь мэдэлгүй дайрч ороод амиан алдах төгсөн юм. Үүний туслах гэж бас хянуур харта хэнд ч итгэдэггүй зүрхий ажигч сэргэг бүрээд цэрэг бий. Тэр бүрээд цэрэг эзэндээ нохой мэт үнэнч хүндээ. Тэгвэл тэр Батуяв чинь яах аргагүй бүрээд хүн байх нэ? Мэдэхгүй юу л бол доо. Та тэр хүнийг одоо болтол Монгол хүн л гэж бодож байх нь шивтэй. Хэрэв Монгол юм бол яагаад өдий хүртэл цагаантантай хамт яваад байдгийн бол? Олз хайсан тэм хүнж үхэн өгтлээ түүнийхэн хойноос хөөцөлдөн. Батуяв том хар богцтой. Түүнийг үргэлжил авч явдгийн. Бодвол энэ дайны хөлөөр дээрэмдэж тонсон алт мөнгөө хийж явдаг үзээ. Бас зөвхөн олзаа шиг хайсан нэг хэсэг хүмүүс байлаа гэхэд цагаан намын суртлыг бурхны зарлиг шиг хатуу сахисан түүнтэй үнэнч хүмүүс ч бий. Батуяв бол аль нэг нь баримталсан хэзээч энэ замаасаа гарахгүй гэж шийдсэн хүн байгаа юм. Олзаа шиг хайж яваа хүн гэсэн үг сонсоод Дэлгэр бат
Аль болохоор мартах юмсан гэж олон хоногийн турш бодож байгаа эвгүй бодол нь дахин бодогдож. Гиндүнгайн яриагаар нуруу туруу нүд шүдэн тунч адилах юм. Бас хавар түүнийг цагаан цэрэгтэй хамт олон адуу туугаад явж байсан гэж бүжин лам нь ярьсан. Хятад хүн үзэж чаддаггүй пүүс дэлгүүр тонож дээрэмддэг. Энэ бүхэн нийлээд яах аргагүй мөн болох юм. Улаастайгаас хүрээ орох замдаа цагаантантай дайралдаад тэдний талд орчихсан биш байхаа. Гэхээс нэг л хачин болчихлоо. Гэхдээ барууны цэрэг хүрээнээс умарцах хөдөлснөөс хойш хараа ерөө орхон голын сав газар Хягт хотын орчмоор дээрэмхийж гэмгүй номхон Хятад Орос Монгол хүмүүсийг алж хядан цусан зам татуулж яваа зуутын дарга Батуйв хэмээх зэрлэг дээрэмчин төрсөн дүүгээ гэж үзэх үндэсч байсангүй. Түүний санаанд ч багтахгүй байлаа. Тэгсэн мөртөө гиндингийн барин тавин ярих бүжин ламын сэтгэл хөндүрлэн хэлсэн зүйл нь дахин бодогдож сэтгэлийг нь зовоож амар заяа үзүүлэхгүй болжээ. Тэгээд тэр хүний тухай лавлан асуумаар санагдаад ер болсонгүй. Тэр Батуйв чинь хэдий хэрийн насны хүн содон сонин тэмдэгтэй юм уу гэж асуулаа. Гиндин гайхан харснаа. 25-аас яавч хэтрээгүй. Онц содон тэмдэг юу бэлээ дээ гэснэ. Дэлгэр бат минь яагаад Батуйвыг сонирхоод байна? Өнөө төрсөн дүүгэн гэж бодож байгаа юм биш байгаа. За байц. Хавар намайг бичиг нааж явхад дайралцсан сайхан бүсгүй чинь үүний бэр шүү дээ. Тэр бүсгүй нөхөр болох хүнээ цагаан цэрэгтэй цуг явж байсан гэж ярьсан шиг санагдах юм. Надад ярихдаа ах гэсэн ч ичд зовоод тэгж хэлсэн бэлээ л дээ. Тэр дүүгийн хэн гэдгийм бол доо гэж санаад танай дүүгийн нэр хэнсэн бэлээ гэчихв. Цэрэнбат гэдэг юм аа гэж дэлгэр бат хэлснэ. Миний дүүгийн нэрээр яах нь гэсэн янзтай харав. Гиндин аманда Цэрэнбат гэж шивгэнснэ. Бурядууд өөрсдийнхөө нэртэй ижил болгох гэж Цэрэнбатыг Батуйв гэж дуудаж байсан биш биз гэж бодоод дэлгэр батууд харвал төстэй юм шиг харагдахаар нь сэтгэл зовсгийж дүү чинь одоо ирсэн биз дээ гэвэл дэлгэр бат зөвхөн толгойс ихсрэв. Дэлгэр бат хужир болонд цэрэгт хамт байхдаа ганцхан дүүтэй гэж үргэлж ярьдаг байж. Өвөл Хягт руу явхаас өмнөхөн нэг удаа дүү маань нутгаасаа нааш гарсан сурагтай байх юм гэж ярьж байсан билээ. Гинтэн тэр тухай нэхэн бодож тэр дүүн замдаа цагаан цэрэгтэй нийлээд явж байдгийн биш үз гэж бодсон боловч таамаг төдий юм уу өөрийн муу санааны үүднээс үүсэж буй болсон бодлоо сайн нөхөртөө хэлж сэтгэлийг нь өвдгөхийг эрмэлзсэнгүй. Батуйв бол өөр хэн ч биш цагааны цуутай дээрэмчин Батуйв л байх ёстой гэж бодовч Дэлгэр батын зоримг байрын гялалцсан харнууд монхордоо шулуун хамарна зуутын дарга Батуйвтай тунч адилхан харагдаж тэр чин Батуйв биш Цэрэнбат шүү дээ гэж хажуунаас нь ямар нэгэн хүн шивнэх шиг болж сэтгэлийг нь хямруулна. Морд цэцэргийн сувааны төрөөч давааны оройд гарч ирээд зогслоо. Дайсан ойрхон байгаа учраас энэ давааг бэхлэн хориглож байлдахад бэлдэг гэсэн тушаал ирэв. Цэргүүд морь малаа гуужаалга мод чулуун дотор нуун далдлаад өөрсдөө газрын алил бартаатай газар хориглон нуугдав. Даван дээрээс харахад нилээд алсхан томоохон хэд харлан браантаж сүмийн алтан ганжир зуны тунгалаг наран гялалцсан. Хийдийн хавьд олон хүн уймэлцэж буундуу нийчгэнх нь тодхон дуулдана. Хэд байгаа уужимхон урт хөндийн дээгүр шингэн хөх манан суунгэлжээ. Эдийн ойролцоо уйман бужигнаж байсан морьтой явган хүмүүс бүгд л давааны ингэрөөд уралдаж байгаа юм шиг хурдлан төглөө. За толдож эхлэхэндээ цагаантнууд хүрээнээс нааш зүгтж байх шивдэ гэж дэлгэр бат хэлбэл
Оросын улаан цэрэг хүрээ рүү дайран орсон байх л да. Цагаантнууд энд бидний хоригсныг мэдээгүй болоод л нааш зүтгэж байна гэж гиндэн хэлв. Хоёр хуучин цэрэг том өхөр чулууны ард нуугдан хэвтээд даваад язгналдан өгсөж яваа цагаан цэргийг нүд салгалгүй ширтнэ. Дэлгэрвэт явган цэргээсээ төрүүлээд хуй солих шиг давхилдах морьтонгуудын дунд хар морьтой хүн байна уу гэж их л нягтлан харна. Бараан цусмын морьтой хүн олон л байв. Яг тэндргэд болсон тулдааных шиг хилэн хар морьтой хүн бусдаасаа төрүүлэн гарч ирсэнгүй. Цагаантнууд humгүй зүтгэлсээр их ойртлоо. Өндөр хатны сэтэрхийгээр дурандж байсан дэд жанжин чойголсон галлах тушаал өгөхтэй зэрэг давааны оройд шивэлэн хоригдсон олон зэрэгэрс зэрэг галнэ. Санамсаргүй ширүүн галд өртсөн цагаантнууд буцаад хүрээний зүг хуйлрлаа. Өөрөгсөн адуу шиг хуйргнэж байх шивтэй гэж гинтэн буудах зур хэлснийг дэлгэрвэт арай ихэн сонсов. Цагаан цэргүүд нэг хэсэг сандран өмөлдөж байснаа гууж алга хад чулууны цаагуур нуугдаж амжаад хариу галнэ. Сум шат хотхийн хаданд тусаж жижигхэн чулуу үсчин нүд ам соглох төхөн. Дэлгэр баатам минь хоёулаа хадны дэргэд тавьдах нь осолтой байна. Байрaan солиё гэж гиндэн хэлээд мөлхлөө. Дэлгэрвэт түүнийг даган мөлхөж нэг ботны ард ороод бууга хараалав. Газрын бартаанд нөөгцөн цагаантнууд харагдахгүй болсон ч гэсэн буутах нь их ширүүн болов. Гэсэн чи давааны орой өөд зүрхлэн дайрч чадахгүй л байна. Бас чухам хаан байгааг үл мэдэх газраас их буугаар хаяа буудав. Их бооны сум заримдаа толгой дээгүүр нь сүннэн өнгөрч давааны ард тусна. Гэлээж дайсны их бооны сум онц хохирол учруулж чадахгүй байлаа. Цагаан цэргүүдийн сүрсвэлтэн ч арилаа шивтэй. Яг тэндргэд мөн омогтой байсан шүү. Шууд л дайрдагсан гэж дэлгэрвэт хэлбэл. Аргагүй. Удаа дараа салам зохиулсаар байж залхажгүй цавиз. Бас энэ газрын өөд дайраад ашиг олохгүйгээ мэдэж байгаа гэж гиндэн зан хэлв. Өнөө хар морьт чинь харагдахгүй байх шүү. Тэр энд байгаа бол шууд дайрмарсан. Дух нарсны тулдаанд өнгөрсөн болов уу гэж дэлгэрвэт асуувал гинтэн буугаан хажуудаа тавиад зайлтайс хэрэглэн зойлгсон. Амьд мэд яваа байлгүй. Тэр чинь олон удаагийн дайнд ороод хал үзэж хашир суучгаад хар муйхраар морины сайндаа ирдэж дайраха болсон байлгүй гэв. Цагаантнууд шууд дайрсангүй. Бас харагдаж үзэгдэх нь ховор байсан тул ардын журамт цэргүүд хий дэмийн буутгаан болов. Гинтэн хэвтээгээрээ тамхинэр жасаагаад энэ цагаантнууд одоо гарах газаргүй болсон. Цаашаа явах гэхэд Оросын улаан цэрэг шахаж байна. Наанаас нь бид хориглож байгаа болохоор нэг бол өгөхөн хайрлахгүй шууд дайрч азаан үзнэ. Өөгөө бол буу зэвсгэн хаяад манай талд дагаж орно доо гэж ярьлаа. Цагаантнууд нэг хэсэг буудаад төр завсралснаа дахиад л буудна. Тэгсэн мөртөө даваад уулгалан дайрахгүй л байв. Журамт цэргийнхэн тэднийг сайтраажаад хаяа нэг үзэгдсэн хүнийг буудаж хаадал тагчиг болно. Ийхүү харилцсан буудалцсаар үдэш болгов. Холын бараа харагдахгүй болохоор цагаантнууд ч буутгаан зогсов. Дэд жанжин чой болсон дэлгэрвэт нарын хідэн хүнийг дуудаж ирүүлэн дайсан шөний харанхуугаар далимдуулж дайрч магадгүй. Тэр харагдаж байгаа өндөр хадан зохион дээр гарч харуулахаар. Дайсан уулгалан дайрвал надад түргэн хэл хүргээрэй гэж тушаав. Дэлгэрвэт 10 цэргийн хамт жанжины заасан хадан зохиоод явлаа. Давааны ингэр рүү хаяа буудан дуу гаргана. Харин хүрээний тэнд нилээд ширүүн буудалцаж байснаа чимээгүй болчихов. Дэлгэрвэт нарыг зохионы дэргэд ирэхэд тас харанхуй боллоо. Тэд зохионы ар өрөөр эвтэйхэн газар олоод тал тийшээ харан сууцгаав. Дэлгэрвэт авдрын чинээ том чулуун дээр сандаалан сууж бууга хажуудаа тавиад чимээ чагнав. Давааны өөр рүү хаяа дуугарч байсан буун дууч дуултгаан болж эл хөл оргив. Өдөржингөө уул хат нүрэглэн дөргиж байсан дайн тулааны сүрт чимээ дарагдж хар магнаг огторгүйд зуны шөнийн одод аниулсан жирвгэнэн. Хоёр биенээ анаж гитсэн улаан цагаан хоёрыг
Харанхуй шөнө ийхүү эвлэрүүлсэн мэт агжиг ажин түжин болох нь сонин харагдана. Хэрв шөнө болоогүй бол алалцаан хядалцаан амсхийх зав өгөлгүй улам гаарах байсан бизээ. Харуул харж суугаа 10 хэдэн хүн харанхуй шөнө хар буруу санаатан хажуу хавиргаар мөлхөн ирж магадгүй гэж хаширлан гэрлэгийг аж гаргалгүй. Хоорондоо үгийн солиоч үгүй чимээ чагнан суухдаа тус бүртээ нэгийг бодоо байлгүй. Дэлгэр бат ийш тийш харвал бараа сүртэй сөөмийн хатан зохионы энд тэнд хамт ирсэн нөхдийн толгойн хаяа шовлсон сүмэлзэн. Гэндүнга миний дүүгийн нэрийг яагаад сонирхов? Нэг л юм мэдээд байх шиг байна. Намайг зовно гэдэл хэлж зүрхлэхгүй байх шиг. Хөөх юм уу дүү минь? Цагийн урсгалаар урвж хөрвөн дайсантай сүлбэлдээд миний өдөөс буу шагаач явдгийн биш байгаа та. Бүжин лам түүнийг цагаан цэрэгтэй цог агт туугаад явж байсан гэж барин тавин ярьсан. Дулмаа болохоор аль адилхан хүнийг тэр гэхэвдээгээд ер хавтуулаагүй шүү дээ. Хөөрхи бүсгүй сэтгэлийн хямралаас болж төстөө хүнийг хандуурсан байж ч мэдх юм. Гэхдээ амаргийн нүд шал өөр шүү дээ. Ингээд бодоход цагаан цэрэгтэй нийлсэн байхад үгүй гих газаргүй мэт. Цаг төрөмж эргчин эмэгчнээ үзэлцэж байгаа энэ ширүүн үйд хүн ямар ч юмд хальтран орж мэдэх юм. Анхнаасаа хятад хөндөшөрхөж бас ол замг хайж явсан чинь хар хятадын дарлалаас Монгол түмнийг чөлөөлж яваа гэж сүр бадруулсан цагаан намын талд амархан хорж болно л доо. Бас тэгээд багасаа баахан ховдөг совдөг сэтгэлтэй байсан гэж аав минь өгөлдөг байсан шүү дээ. Тэр нь хэл хөнгөө болохоор улам гарч хулгайч дээрэмчин болоход түлхсэн. Энэ бүгдэн түүнийг дайсны талд ор хаалгыг нь нээж өгсөн байж болох юм. Хэрв ийм замд ороогүй бол үдийд хүрээ авлиастай хооронд хэд дахин ирж очих хугацаа өнгөрлөө. Осонд хайсан чулуу шиг алга болсон нь нэг л учиртай. Хэрвээ цагааны талд орлооч гэсэн заавал тэр зэрлэг балмад Батуйв гэгчийг дүүгэн гэж би яагаад бодох болсон билээ те. Биеийн ерөнхий галбир төрх моринд гарамгай мэргэн цэцэн бууддаг хятад хүнд өшрөхдөг зэрэг нь яхаарахгүй таарад байх юм. Гэхдээ миний дүү нэрээ тэгж солимооргүй юмсан. Тэрчлээ миний дүү биш ээ. Харин хар элгийн хүн шүү дээ. Байц. Батуйв. Энд чинь Сэрэм бат гэхийг товчилж бурайд маягаар Батуйв гэсэн биш байгаа. Тэгээд л Гэндүнга дүүгийн нэрийг асуусан байх шүү. Арай үгүй ээ. Миний дүү нэр зүсэн хувиргаж ийм замд яасан ч орох ёсгүй. Би сэтгэл үймрээд элдв янзаар бодсоор байгаад ингэж бодож байгаа хэрэг. Түүнээс биш зуутын дарга Батуйвыг миний дүү мөн гэж хэн баталж байгаа юм. Тэр чинь харь орноос ирсэн бурят хүн. Энэ муусан цагаан намын цэргийг их нутгаасаа бошоохон хөөж тонилгох юмсан. Тэгвэл улс орон минь амар жимэр болгосон доо. Бэдж хүрээнд мөн сүртэй орсон шүү гэж бодоход тэр нэгэн мартагдшгүй сайхан өдөр Дэлгэр батын санаанд тодхон буулаа. Олон мордын хөлөөр улбар тоос босож заримдаа амь тэмцүүлэх боловч баярлаж хөөрсөн цэргэрс богдын хүрээг харах юмсан гэж байн өндөлцөн. Их цэргийн жагсаал маш ирэмб дараатай явсаар майнтын даваан дээр гарч ирэхэд нийслэл хүрээ манан дунд сүүмэлзэн харагдлаа. Гоц өндөр жанрааскын дугны алтан ганжрал хамгийн түрүүн нүдэнд тусав. Дэлгэр бат салааныхаа түрүүнд омголон зээрд морой унчсан явж байхдаа хүрээ өөд байн харж сэтгэл нь их л хөдөлж дулмаа минь ямар янзтай байгаа бол дүүмэн чирээд бүжин ламын нар гарсан бизээ.
Хадам ээж аав хоёрын тэнхээ сайн л байдаг байгаа даа гэж бодож явжээ. Шивээх ахтыг авахд шилэн дэнлүүх хэрэггүй. Шийдээд ирсэн гаминг ширмэн бөмбөгөөр сөнөөв гэж цэргүүд сүртэй сайхан дуулалтна. Цэргийн жагсаал гандан хийдийн дэргэд ирэхэд шар улаан дээлтэй лам морьтой явхан олон хүн гайхсан сүрдсэн янзтай харцгааж байлаа. Хотын баруун хойдод энж рүү бууж ирэхэд огтон тос хүмүүс ч улам олширч жагсаалын хоёр талаар шавааралдан зогсож харцгаав. Дэлгэр бат шавааралдан байгаа олон хүний дунд амраг бүсгүй, хайрт дүүн, хөөрхөн бэрэн байж магадгүй гэж сүрхий ажиж явжээ. Лам хар, ноёд төшмөл, хятад орос, тангад төвд 9 хэлийн олон хүн гайхсан, баярлсан, сүрдсэн, жигссэн, айсан нүдээр харж байхыг үзээд Дэлгэр батад бардамнан бахархах сэтгэл төрөв. Настаа авгаа домтой цай барьчихсан зогсож байв. Залуухан бүсгүй сүү өргөж байлаа. Хүүхдүүд томчуулын суган доогоор шагаалan харж зарим нь айсан бололтой бултас хийж хүний хараар орно. Орос Монгол хэдэн хүн гараа гоцолзуулан даллана. Олон өнгийн хувцастай хүмүүс зуны дунд сарын аглаг хээрийн төмөн өнгийн цэцэг адил ирээлжлэн алгалах нь сонирн байлаа. Цэргүүд сүрт дуугаа дуулсаар явхад сонирхсон хүмүүсийн зарим нь дагаж яв. Ардын намын журамт цэргийнхэн хотод орж ирээд хороогоор хуваагдж хотын төв болон зүүн талаар байрлав. Дэлгэр бат салаатаага нэг хашаа байшинд буудлаад харуул манаа гаргав. Үд шин хорооны даргаасаа чөлөө авч гэрөөдөө яран явжээ. Түүний зүрх төгтөг зөглөн баярлах, айж болгоомжлох сэтгэл төрж яаран давхсаар хашааныхаа гадаа ирээд мориноосоо буун харайж хөөрч догдолсон зүрхэн дарах санаатай хэсэг зогссноо хаалгаа ширүүхэн нүдэв. Манер яарсантай болоод учиргүй чанга нүдэж байгаагаа мэдэж цохихон болоод чимээ чагнав. Гэрээс хүн гарч ирэх шиг болсноо хашааны хаалганд ойрцсон ч үгүй айж болгоомжилсан янзтай хүмүүс шивэр авир гэхээр нь хаалгаа тайлаарай, би Дэлгэр бат байна гэж чанхан хэлбэл пер пархийн гүйх чимээ гарч төдхөн хаалганы дэргэд ирлээ. Дэлгэр бат уламж догдолж байтал онс торхийн молтроо. Дэлгэр бат хаалгаанд түлхэж нээгээд харвал үчийн бүдэг бадаг гэгээнт дул маань түүний хойно бас нэг хүн харагдав. Яа бурхан минь амьд минь дуулцдаг байчээ гэж дул маань чичирхийлэн хэлээд хоошоо ухарлаа. Дэлгэр бат морой хөдлөн хашаанд орохдоо дахин харвал дулмаагийн хойно байгаа хүн бүжин лам болохыг танив. Зүүн гэрийн үдээр гэрэл гялс хийж хадам эцэг их хоёр нь уралдан гарч ирэх нь харагдав. За та бүхэн амар мэндэл сууцгааж байна уу гэж Дэлгэр бат хэлээд морой яаран тушжээ. Дулмаа ойртож ирснэ нөхрөө мөн үү биш үү гэсэн байртай нүүрөөд нь ширдснэ гүнзгий санаа алдаж амандаа юм шивнээд гэрийнхэн үдийг сөглөө. Дэлгэр бат гэрт төрүүлэн ороход хойноос нь дулмаа бүжин лам хадам аав ээж нь цувран орж ирэв. Гэрт тосон дэн асаасан учир овоо гэрэлтэй байв. Дэлгэр бат амраг хань эр бүсгүй аав ээжээ ээлжлэн харвал тэд бүгд хуучин янзаараа байсанд санаа алдаж дулмаач яарч сандран ал үсгэж тоо тавилаа. Да тэгээд хүмүн хаагэж газар явж байгаа дэрвдэ гэж хадам аав нь асуухтаа нямаа яасан гэж давхар асууж байгаа нь ээлт байлаа. Архиагт гэдэг газар голдуу байлаа. Тэнд гамин цагаан намын хулгай нартай тулдж яваад ирлээ. Нямаа маань том дарга болсон. Орон нутгаар тарж утарсан цагаан намын цэргийг даран сөнөөж яваа гэж Дэлгэр бат ярил. Борхон гончиг сум минь хүн алжил нүгэл хийж яваа байх та гэж хадам ээж нь өглөв. Дэлгэр батын нэмсэглэн дайн тулаан хийн гэдэг чинь бурхны номдож байдаг юм шүү дээ. Халдаад ирсэн дайсныг даран сөнөөж улс хотлоор амар төвшин амьдрах сайхан цагийг л авчрах гэж бид тулдж явлаа. Одоо цаг тайвширч олон бүгдээр жарган суух боллоо гэж хэлэхдээ Сэрэнбатыг ирээгүй юм болов уу гэж санаад бүжин лам өөд харвал түүний царай их л гунигтай байхаар урам хугарч сэмхэн санаа алдлаа. Хөөг минь борхон өршөөх болтугай гэж хадам ихэн залбирав. Намаа маань тэгээд хээзээ ирэх юм бол доо гэж хадам эцэг нь асуулаа. Нэг их удахгүй бизээ. Орон нутгаар тарж бутарсан цагаан цэргийг шүүрдэн самнах цэргийн хороо салбар ангиуд явж байгаа.
гэж Дэлгэрбат хариулав. Дайнд ажны хөл өмөнтэй үед ийхүү амьд минь уулзсантаа тэд их л баяр хөөр болж шүмдэл болтол хөөрөлдсөн билээ. Дэлгэрбат энэ бүхнийг нэхэн санаж төрсөн дүн сураггүй алга болсон тул сэтгэл ихэд төгшиж гиндингийн яриад байдаг хар морьтой зэрлэг догшин зуутын дарга Батуйв төрсөн дүүшгэн санагдаад болтгүй. Гэнэт ойролцоохон хэд буудалцав. Харуулд байгаа хүмүүс бүгд л сэрдэхэж харсан боловч юу ч харагдсангүй. Бууталцганч чимээгүй болчихов. Шүн дунд өнгөрч байхад салхи хөдөлж хормоо хотс хийсгэн нилээд сэрвхэн боллоо. Дэлгэрбат олон жилийн тэртээ аав дүү хоёртойгоо хөвчөд ан хийж явсан нь санагдана. Дүүн тоост хорвоогийн энэ хээдрийн дунд чухам хаана ямар янзтай явна. Бороо замд орчихоогүй бол өөрөө мэдэж гэж бодно. Гэнэт буун дуу тас хийж намын шөний уулхад гаслах мэт цуурайхад нь нүргэлв. Харуулд гарсан цэргүүд уламж сэрэмжлэн ийш тийш харж байтал буун дуу дахин нэжигнэж төгшөр аимшиг чирэн авчрав. Дэлгэрбат хоёр хүн дагуулan хад зохионы өвөр талаар өнгөж харсан боловч үүрийн үнгэн харанхуйд юу ч харагдсангүй. Харин морин төвөргөн сонстон хад чулуу нурах чимээ гарлаа. Дайсан өөрийн харанхуйгаар зүхтааж байна гэж Дэлгэрбат бодоод хойно үлдсэн нөхтөнч хүрэлцэн ирж зэрэг буудлаа. Морин төвөргөнч сонсогдохоон болж дахин тагчиг болов. Зүхтаах гэж оролцсон цагаантнууд биднийг зүрхлэн дайралгүй буцав шив гэж Дэлгэрбат хэлбэл тэд энэ зохионы хавар харуул манаагүй байх л гэж бодож л дээ. Муу сайн золигууд гарах газаргүй болсноо одоо мэдээ бицтэй гэж нэг цэрэг хэлв. Дэлгэрбат зуны амгалан богинохон шөнийг төгшөрийн чимээ чагнан өнгөрөхдөө түмэн зөөлдөс сэтгэлэн бэлчиж нэгэн үе уйран нэгэн үе айж төгшин байхдаа энэ нам гүм шөнийг буундуу битгий цочоогоос энх тунх өдөр шөн ээлжлэн байвал юутай сайхан гэж бодно. Харуулынхын нүд завчалгүй шахам нам гүм харанхуй тийшэртэн чимээ чагнан сууж байтал хан хорвоо зүүнээсээ цайвартан гэгэрч эхлэв. Тэсгэлгүй хүлээсэн үүрчийнхүү цайж гэгээ орохдоо зэрэг шөнийн харанхуйд төр завсралсан тулалдаан дахин эхэллээ. Цагаан цэргүүд давааны ингэрөөд улайран дайрч буйн харуул харж буй 10 хэдэн хүнд алган дээр мэд харагдав. Эд дайсныг буудыг итэл дэндүү хол байсан учраас гэмэл сэтгэл зовнон байлаа. Тэдний байгаа зохионы хавар өхөр чулуу хадасга ихтэй эгц өгсөөр учир цагаантнууд дайран гарах аргагүй байв. Гэвч газрын бартаанд нуугдаад өгсөх санаатай хаяа хэд хэдэн цагаантан ойртож ирэхэд харуулынхан буудаж хөөгөөд юр хавтуулсангүй. Харин хийдийн арын намхан ойн өдөл морьтой явган цагаантнууд үе улаар нь дайрч байгаа бололтой тэнд утаатоос манран буун дууч тун ширэм нэжигнэ. Удалгүй нарч мандлаа. Харуулынхан дээр нэг морьтой зэрэг давхан ирж чаа болсон жанжин дууцсан тухай сонсгов. Дэлгэрбат нөхдийнхээ хамт зохионоос бууж яаран явсаар Чавлсангийн байгаа газар ирвэл дэд жанжин тулдаан болж байгаа газрууд дурандан харж байснаа дурангаа нүднээсээ салгаж Оросын улаан цэрэг хүрээний баруун урд хойд талаас цагаантныг бүслэн хаасан байна. Тэгээд тэд гарах газаргүй болоод нааша уулгалан дайрч байна. Та нар тэр харагдаж байгаа толгоон оройд гарч хориглон байлд гэж тушаажээ. Тулалдаан өдөржингөн үргэлжлэв. Нар баруунаа ташх үеэс тэнгэрийн баруун хаяанд хар үс хуралдан бөөгнөрч удалгүй нарыг халахлав. Үс улам улмаар хуралдан зузаарч яах ихийн зур тэнгэрийг өвч бүрхэн сэрв унлаа. Цагаантнууд шүн болохоос өмнө өрсөж бүслэлтийг сэт татан гарахыг оролдож улаар нь дайрах нь олширч буутхан ч нэмэгдэв. Ацын даваа хэмээх армаг тармаг модтой хад чулуу илбэг энэ даваа тэр аяараа их баг бууны суманд сийчүүлж галуутаа маналзан шороотоос босож дөргөн чичирч байлаа. Нар шингэсэн янзтай алсын бараа бүүдэж эхлэхэд салхи хөдлөн шороо хийсгэж хад чулуу ой мод дүнгэнийн шувхан буун дуутай холилдож учир нь олдохгүй сүрт нүргэн үүсгэн. Байгалийн энэ сүрт нүргэн мөч өнгөрөх бүр улам нэмэгдэж сүүлдээ бууны дууч сонсдгоон байлаа. Хүрээний зүүн талын гүн жалга руу байн олонцоо морьтой хүн дахин орох нь тэнд хүчээ хуралдуулж өгөөд бэлтгэв. Давааны оройгоос ардын журам цэцэргийн их буучид тэр жалга руу тасралтгүй буудна. Салхины хүч сүрхий ихсэж үе цагилгаан захиж салхитай шуурхтай ширүүн адар мөдгөн асгарах төлөвтэй болов.
Удалгүй эргэн тойрныг бараан хар сүүдэр нөмөрч ойрын бараач харагдахгүй боллоо. Харанхуй боллоо ч гэсэн буудалцах нь намжсангүй. Энд тэнд галуулсан салхины хүүгэх, тэнгэрийн дуу тажигнахдаа буун дуу нэргэлэх нь дуу дуугаа авалцах мэт болж хаана юу болж буйнч мэддэхийн аргагүй болов. Тэнгэрт хуралдсан хар үйлс бужигнаж, борооны түрүүч тог тусалж, салхи улам ширүүсэн заримдаа амьсгал авахын аргагүй болгоно. Тусалж эхэлсэн бороо яах ихийн зуур ховингаар асгах мэт шаагин шуургал. Үе цахилгаан захихад орчны уулс бараа сүртэй харагдана. Ийм шуургалсан ширүүн аадрын дундуур дайсан дэрэгдэн тулаад ирсэн ч мэд харах байсангүй тул хориглон хэвтэж байгаа жоромт цэргүүд нүүр нүдгүй шавхуурдах усан бороог арчаад л харна. Гэвч дайсан халз тулаад ирэх нь мэддэхгүй байна. Жоромт цэргүүд усан хулган болтлоо норж хориглсон газараасаа хөдөлсөн ч үгүй хэвтээд л байна. Салхи шуурхтаа бороо шаагин асгарч толгой хаглам тэнгэрийн дуу тажигнаж нэлмэс хийсэн ногоон гэрэл үе уул хатыг гэрэлтүүл. Ширүүн хатар цай чанах хэртэй шуургалан ширүүлснэ. Тэнгэрийн дуу жаал холдох шиг болж борооны шаагх нь баг зэрэг татрав. Ширүүн бороо инхүү татрах үед буун дууч чимээ алдарчээ. Тэнгэрийн дуу холдон холдсоор зүүн зүгэл нэрглэх болов. Гэсэн ч шиврээ бороо шижигнэн орсоор байлаа. Эргэн тойрон амьд амтан байгаа шинжгүй. Хачин намган болсонд хориглож байгаа цэргүүд их л гайхаж бас сэтгэл зовж байлаа. Өдөр шөнө хоёр гарах газаргүй хоригдож байсан дайсан яагаад чимээгүй болчихв. Бүгд ширүүн аадарт сөнчихсэн болов уу? Үгүй бол аль нэг сэмхийгээр завдан гарч амжив гэсэн бодол хүн бүрт төрнө. Цэргүүд нэвт норсон хувцас мушгиж цэврээ хийгч ботсонгүй чимээ чагнан хэвтэнэ. Нойтон хувцас нуруунаас чигнэж доороос бас хүйтэн нойтон газар хайрна. Тэнгэрийг тужтан бүрхэж байсан өтгөн хар үйлс баруунтайгаасаа шуугдаж одод гялалцаж эхлэв. Шиврээ борооч зогсож сэрүүхэн салхи сэвэлзэж нойтон хувцастай хүмүүс дагжин чичирч үүр бушуухан цайхыг тэсэж ядан хүлээ. 25 дугаар хэсэг төгсөв.